Бидний хэлдэг үгс зүгээр нэг амнаас унсан авиа төдий биш. Тэд эфирийн ууданд удаан шингэн үлдэх давтамжийг өөртөө агуулж байдаг. Гэвч бид ихэнхдээ хэлэх үгэндээ хайхрамжгүй ханддаг. Түүний нөлөө хичнээн гүнзгий болохыг анзаардаггүй. Үнэн дээр бидний өдөр бүр давтан хэлдэг үгс өөрсдийнхөө оршихуун төлөвийг бүтээхэд асар чухал үүрэгтэй бөгөөд дотоод ертөнцийн маань тусгал болж өгдөг. Харамсалтай нь олон хүн үгийнхээ хүчийг мэддэггүй. Тэд үр дагаврыг нь бодлогоогоор элдв зүйлсийг зүгээр л хэлчихдэг. Хэрэв хүн ядуурл, хүчгүүдэл, арчаагүй байдлын тухай үргэлж ярьж байвал тэр үгс эфирт нэвчин тархаж далд ухамсарт нь нөлөөлж эхэлдэг. Далд ухамсар нь бидний юуг сайн, юуг муу гэж үздгийг ялхан шүүдэггүй. Харин бидний үнэн гэж итгэсэн, байнга илэрхийлсэн бүхнийг үнэнчээр хүлээн авч түүнийг бодит байдал болгон гаргаж ирдэг. Тийм учраас хэлсэн үг асар их хүчтэй. Учир нь тэр үгс бидний бодит ертөнцийг хэлбэржүүлдэг. Невил Годдардын таамаглалын хууль хэмээх ойлголт энэ зарчмын гол суурь нь болдог. Бид өөрсдөө ч мэдлгүй хэлдэг үгсээрээ далд таамаглалуудаа ил гаргадаг бөгөөд тэр таамаглалууд нь өдөр тутмын амьдрал дээр маань бодит туршлага болон биелдэг. Хэрв бид хэлдэг үгсээ анхааралтай ажиглавал тэдгээр нь эргэн тойрондох ертөнцид хэрхэн яг таг хэлбэржин гарч ирж бүгд харж чадна. Жозеф Мёрфи нэгэнтээ чи далд ухамсартаа юуг тарина, тэрийгэ бие махбод болон орчин ахуйдаа хурааж авна гэж хэлсэн байдаг. Иймээс хүн өдөржин сул дорой байдлын тухай ярьсаар байвал тэр сул дорой байдал улам хүчтэй тодрон гарч ирнэ. Үүнтэй адил хайр үгүй, дулаан үгүй хэмээн байнга бодож ярьж явбал амьдрал нь улам л хайргүй хоосон мэдрэмжийг татна. Далд ухамсар шүлт хийдэггүй. Шүүн тунгаадаг нь ухамсарт оюун ухаан юм. Тиймээс би дахиж гунигтай баймааргүй байна гэж хэлэхэд далд ухамсар таны үг, мэдрэмж хоёрыг анхааралтай хүлээн авч байдаг. Тэгээд хүн би жаргалтай байхыг хүсээд байхад яагаад далд ухамсар маань улам л гуниг авчирч байх шиг санагддгийм бол гэж гайхаж магадгүй. Невил Годдардын хэлснээр бид хүссэн зүйлээ бус, харин ямар байдалтай байгаагаа л бодит босгож байдаг. Би дахиж гунигтай баймааргүй байна гэж хэлхийн оронд би ёроолтой, баяртай, сайхан мэдрэмжээр дүүрэн байна гэж өөрчилж хэл. Ингэснээр та аз жаргалыг ирээдүйн найдвар биш, харин одоо цагт оршиж буй өөрийн төлөв байдал хэмээн зарлаж эхэлнэ. Тэр мөчөөс эхлэн тодорхой нэгэн сэтгэлийн суурь тавигддаг. Эцэстээ таны оршихуйн төлөвл амьдралд тань юу илэрхийг шийддэг. Өдөржингөө баялаг, элбэг дэлбэгийн тухай хэлээд байлаа гэд ганцаараа хангалтгүй. Үнэн сэтгэлээсээ элбэг дэлбэг байгаагаа мэдрэх нь зайлшгүй. Өөрт буй зүйлдээ талархаж, хангалуун сэтгэлийг тээж эхэллэд хэл ярианд чинь хүртэл үл мэдэг өөрчлөлт гарч эхэлдэг. Гомдол цөөрч талархлын үгс өөрөө урсан гарна. Тиймээс өдөржин хэлж буй үгс болон түүнд холбогдож буй мэдрэмжээ ажиглаж сурах нь зүйтэй. Энэ дадал нь таны далд таамаглалуудыг илчилж өгнө. Тэр далд таамаглалууд л эцэстээ таны амьдралд нөлөөлдөг. Сөрөг зүйлээр хашуунах нь ч далд ухамсарт санамсаргүй нөлөө үзүүлж болдог. Өөрийгөө дорд үзсэн тоглоом нарга гаднаасаа хөвгөлтэй мэт боловч метафизикийн үүднээс авч үзвэл таатай биш. Таны дотор цууратаж буй үг бүхэн утга учиртай бөгөөд эрт өрөө хизээ нэгэн цагт ямар нэг хэлбэрээр илэрдэг. Энэ үннийг ойлгол гомдлох гэдэг үнэхээр хортой үйл болох нь тодорхой болно. Учир нь та гомдлох бүрдээ дургуутсаж буй зүйлдээ эрчим хүч өгч түүнийг өөрийн бодит амьдралд улам бэхжүүлж байдаг. Энэ хандлага аз жаргалгүй хосуудын дунд тод харагддаг. Тэд ойлголцол, хайр дээр төвлөрхийн оронд байнга гомдол, шүүмжлэлээр харилцдаг тул улам л аз жаргалгүй мөчлөгт ордог. Ийм байдлыг өөрчлөхийн тулд үгээ нямбай сонгож, бусадтай болон өөртөөгөө харилцахдаа хүчтэй, өргөж өд татах хэллэлийг хэрэглэх нь чухал. Жишээ нь би ялчих байх гэж найдаж байна гэж хэлхийн оронд би ялахдаа итгэлтэй байна гэж хэл. Найдвар ба гүн итгэл хоёрын хооронд маш нарийн атлаа асар том ялгаа бий. Үүнтэй адил би чадах бүхнээ хийндэ гэдгийн оронд би үнийг гайхалтай хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэж хэлж сур. Үгээ өөрчлөхөд та өөрийн оршихуйд ам, гэрэл, эерэг чанарыг шингээж өгдөг. Тэндээс баяр баясгал, эрч хүч урган гарна.
Ийм л хүчийг хүний хэлсэн үг агуулдаг. Хүний хэлж буй үгсийг сонсоход л түүний тухай маш ихийг мэдэж болно. Тэр нь түүний дотоод төлөвийн биежсэн тусгал бөгөөд ертөнцид төдийгүй өөрийнх нь далд ухамсартч би хэн бэ хэмээн зарлаж буй мэдэгдэл юм. Иймээс хэл ярианда хянамга байх нь нэн чухал. Дотоод яриагаа хайрын давтамжтай нийцүүлэх хэрэгтэй. Учир нь дотоод яриа аажмаар гадаад үг хэллэхийг чинь бүтээдэг. Өөртөөгөө ярилцахдаа өөртөө инэрмгүй, хүсэл мөрөөдөлдөө ээлдэг, зөөлөн ханддаг бол өөрийгөө хайрлах тэр уур амьсгал таны үгсийг ч өөрчилнө. Тэр үгс эцэстээ таны хүсэж буй дүр төрх, амьдралын төлөвийг бодит болгох замыг засна. Цаг хугацаа өнгөрөх тусам хайрын давтамжтай нийцсэн энэ байдал тогтмол сайхан, гэгээлэг үр дүн авчирдаг. Таны үгс хизээж анзаарагдaltaгүй өнгөрдөггүй. Хэрв үүнд эргэлзэж байвал амьдралдаа байдаг янз бүрийн хүмүүсийн яриаг анзаараад үз. Тэдний хэлдэг зүйлс амьдрал дээр нь хэрхэн тусаж байгааг тун тодхон харж болно. Санхүүгийн бэрхшээлтэй хүмүүсийн яриа ихэвчлэн гачигдал, боломжгүй, хүрэлцээгүй эргэн тойронд эргэлддэг бол элбэг хангалуун хүмүүсийн яриа ихэвчлэн мөнгө, өсөлт, тэлэлт рүү чиглэдэг. Гэхдээ үүнийг ажиглахдаа хэн нэгнийг шүүх хэрэггүй. Ядууч бай, баянч бай, хоёулаа бурхны мөн чанарын илрэл болохын хувьд адил үнцэнтэй. Тэдний язгаар нь зөвхөн оюун санааны өөр төлөвөөс үүдэлтэй бөгөөд тэр төлөв нь тус тусыг нь харж буй ертөнцийг бүтээдэг. Амьдралдаа эерэг өөрчлөлт авчрахын тулд хүн эхлээд дотоод яриагаа арь усгах хэрэгтэй. Өөрөөр хэлж, дотоод ертөнцтөө өөрөөр ярьж, өөрөөр амьдрч сурах ёстой. Ийм өөрчлөлт гармагц гаднах бодит байдалд ч хурдан хугацаанд мэдэгдэхүйц хувирал бий болдог. Hermes Trismegiст нэгэнтээ хүнд хэл яриа оюун ухааны бэлэг заяасан нь түүнийг үхшгүй мөнх оршихуйтай энэ тэнцүү болгодог хэмээн айлдсан гэдэг. Энэ нь бидний үгс мөнхийн чанартайг өгүүлж байна. Тэд эфирт алга бололгүй үлддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний үгсээс үүссэн эрчим хамтын ухамсарт хоримтлэгдэж улмаар дэлхий дээр болж буй үйл явдлын биелэлд хүртэл нөлөөлдөг. Энэ нь зөвхөн нийгэм ертөнцид төдийгүй хувь хүний амьдралд ч хамаатай. Бидний хэлдэг үгс бидний туршлагыг идэвхтэйгээр бүтээж байдаг. Таны үгс шид мэт. Тэд асар их хүч, нөлөөг тээж явдаг. Hermes Trismegisийн үзлээр үг хэл оюун ухааныг зөв ашиглаж сурна гэдэг нь зөвхөн бие махбодын ертөнцид бус бүр үхлийн цаадах орон зайд ч замчлах хүч болж чадна. Бие махбод үгүй болсон ч хэл яриа, оюуны мөн чанар тасарч арилдаггүй. Энэ гүн ойлголт бидэнд нэг зүйлийг сануулдаг. Бидний үг зөвхөн өнөөдрийн бодит байдлыг хэлбэржүүлээ зогсохгүй. Үл мэдэгдэх ас холын орон зайд ч үргэлжлэх ул мөр үлдээдэг. Тиймээс үг хэлэндээ болгоомжтой, сэрэмжтэй ханд. Таны сонгосон үгс урт удаан хугацааны үр дагаврыг дагуулдаг. Бидний үг хамтын ухамсарт шингэж, энэ ертөнцид зовлон эсвэл ерөөл хоёрын айлыг нь авчирч чадна. Хэрв та ертөнцийн тухай үргэлж муу муухагаар ярьж байвал түүний дороотолд өөрөө ч мэдэлгүй хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Үүнтэй адил өөрийн амьдралын нөхцөл байдлыг байнга муучлбал та түүнийг улам дордуулж яадаг. Харин үүний оронд өөрийн дотор буй мөнхийн мөн чанарыг сэрээж түүний хүчийг ухаалгаар хэрэгэл. Хайрын үгийг тэрвэрч амьдрах аваас оршихуун бүх талбарт хайр арин байдгийг харах болно. Харин үзэн ядалтын үгсийг тээвэл амьдралд нь зөрчил, бараан уур амьсгалыг татаж эхэлнэ. Энэ ертөнц бол таны дотоод төлөвийн тол гэдгийг мартаж болохгүй. Таны дотор Тэнгэрийн хаанчлал орших боломж бий. Тэр нь ямар нэг газар орны нэр биш, харин ухамсарын төлөв юм. Бид үхшгүй боломжийг тээсэн оршихуй болохын хувьд төсөөллөө бодит болгох юр бусын чадвартай. Иймээс ухамсараа дээшлүүл. Батроо нуугдан буй гүн бодит байдал руу зоригтой шумбан ор. Өөрийн доторх үхшгүй мөн чанарыг сэрээ. Тэгж чадвал энэ ертөнцийг зөвхөн өөрийнхөө төлөө бос, бусдын төлөөч тэнгэрлэг орон мэт болгож хувиргахад хувь нэмрээ оруулж чадна. Үг бүрээ бат итгэлтэйгээр хэл. Шидийн амьсгал шингэсэн мэт яар. Тэгвэл та Тэнгэрийг газарт буулгасан мэт зүрхнийхээ хамгийн гүн хүсэлтэд нийцсэн бодит байдлыг бүтээж эхэлнэ.